Сендли банк бус санхүүгийн байгууллага өнөөдрөөс олон нийтийн хувьцаат компани боллоо. Мэдээллийн технологи суурьтай энэхүү компани нь Монголын хөрөнгийн бирж дээр цан зохиж, хөрөнгийн биржээр дамжин явагдах анхдагч зах зээлийн арилжаагаан албан ёсоор эглүүлж байна. Олон улсын онлайн мөнгөн говь булгын үйлчилгээ үзүүлдэг Sendli нийт хувьцааныхаа 29.97%-ийг буюу 10.5 тэрбум төгрөгийг олон нийтэд санал болгосон. Тэд өнөөдөр өглөө 10 цагаас эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нэгж хувьцаагаа 150 төгрөгөөр анхдагч зах зээл дээр арилжаалж эхэллээ. Сүүлийн 2 жил бол хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн байгууллагууд хувьцаат компани болох, мөн одоо бонд гаргах, үнэт цаасаар баталгаажсан бусад төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа энэ үйл явцыг ажиглаж байхад технологиор суурилж байгаа санхүүгийн байгууллагууд тэр дундаа банк санхүүгийн байгууллагууд бол илүү төлхөө орж ирж байгаа гэж харж байгаа. Sendli компани бол 30% олон нийтэд санал болгож байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагч нар, стратегийн хөрөнгө оруулагч нар, жижиг хөрөнгө оруулагч нар гэдэг олон тооны юм хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нар орж ирээд эдний хяналтанд үйл ажиллагаагаа явуулна л гэсэн үг. Тэгэхээр удирдлага, зохион байгуулалт, тайлагнал, ил тод байдал гэдэг энэ бүх асуудлууд бол маш юм тогтвортой сайжирж ингэж явна. Sendli богино хугацаанд цар хүрээгээ тэлсээр байна. Тэд олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй компани болохоор бэлтгэл ажилдаа орсон гэж байлаа. 11 сард бид нар бүгд найрамдах Солонгос улс руу явах гэж байна. Компанид хөрөнгө оруулж ирээдүйд энэ хүртэх энэ ашигаас нөгөөжөөс нь бүгдөө хамтдаа хүртэж хамтдаа хөгжиж хамтдаа Монгол улсын энэ компаниудыг гадаадын хөрөнгийн зах зээл рүү гаргахад хамтран ажиллая гэж уриалмаар байна. Гадаад валютаар баталгаажсан таны хөрөнгө оруулалт гэсэн ийм урайг сонгосон байж байгаа. Учрын үхээр Монголд байгаа банк санхүүгийн байгууллагуудаас олон улсын мөнгөн говь булгын үйлчлэгээ эрхэлдэг. Валютаар сар болгоны тогтмол валютын орлоготой ийм банк гэдгээр бидний онцлог. Яг өнөөгийн цаг үед бас эдийн засаг амаргүй инфляц ханш өсөлттэй байгаа ийм цаг үед бол бид нар валютын орлоготой гэдгээр давуу талтай. Sendli-гийн хувьцааг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан авч болно. Мөн HiPay болон Sendli-гийн өөрсдийн аппликейшнд багтах Stock Lab цэсээр дамжуулан та хүссэн газраас хувьцаа эзэмшигч болох боломжтой. Sendli-гийн анхдагч зах зээлийн арилжаа энэ баасан гарагийг дуустал үргэлжилнэ.